За Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бол Монголын бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашигыг хамгаалдаг. Бизнесийн өмгөөлөл бол бизнесийн дэмжин урамшуулах үйл ажиллагааг бол үйл ажиллагааны зорилго болгон явуулдаг л да. Энэ ч хүрээндээ жил болгон оны онцлог аж ахуй нэгж энтерпренеур арга хэмжээг зохион байгуулдаг. За өнгөрсөн 2012 оны онцлог аж ахуй нэгжээр энэ манай оюутлогын компани шалгарсан. Тэгээ энэ хүрээндээ энэ аяллыг бол бид зохион байгуулж байна. За аяллаа гол зорилго бол өнөөдрийн байдлаар ихэд бид энэ аялалд маань оролцох хүсэлтэй бол маш олон компаниуд эргэлсэн аж ахуй нэгжүүд саналаа. Тэгээд одоо бол бид хонгоцныхаа багтаамжид бараг захирагдаад нэг 30 гаруй компани нэг 45 орчим хүн өнөөдөр энэ аялалд оролцож байгаа юм аа. За үүнээс зэрэгцээ манай танхимын газар хэлтсийн дарга нар мөн энд оролцлоо. За гол бидний гол анхаарч энд аялалд зориулж орж ирж байгаа зорилго бол нэгдүгürt өнөөдөр энэ оюутлогоо гэдэг энэ дэлхийд тэргүүлэгч компани маань Монголд өнөөдөр энэ ажлын байрыг бэлдэж байгаа. Компани сайн засаглалыг хэрэгжүүлж байгаа. Энэ бүх нөхцөл байдлаар газар дээр нь танилцах, харилцаанд орчлох судлах. Гишүүн байгууллагууд хоорондоо өнөөдөр аль хэлбэрээр хамтран ажиллах боломж бололцоо байгаа. Энэ бүхнийг бол танилцж мэдхэд нэгдүгээр зорилго нь ирж байгаа. Хоёрдугаар өнөөдөр энэ оюутлогоо энэ дэлхийн түвшинд хүрсэн энэ компани маань үйл ажиллагаагаа хүрээнд өнөөдөр ажиллагаа нь хэр жигдэрсэн байна. Ямар их бүтээн байгуулалт хийснийг бол нүдээр үзэж танилцсанаа гэдэг бол бас их аз шавшаантай хэрэг болж байгаа. За өнөөдрийн байдлаар бид үзэж харснаар бол ил уурхай үйл ашиглалт нь хэвийн сайн явагдаж байна. 4500 гаруй хүн өнөөдөр ажиллаж энд амьдарч байна. Үндсэндээ. Тэгээ энэ ч нь бол маш их ажлын байрыг бий болгож улс орны маань хөгжүүлэлт, хүн амын маань ажилгүйдлийг багасгахад бол их нэмэр тус төхөн болж байгаа гэдэг бол бид бас харж бахархаж явна. Өнөөдөр манайд оролцож байгаа энэ компаниуд би түрүү хэлээ 30 гаруй компани энэ дотор чинь Тээвэр логистикийн, уул уурхай, за тэгэл ханган нийлүүлэх бүхэл төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож байгаагаараа энэ их бүтээн байгуулалтанд өөрсдөө хувь нэмрийг оруулах, хамтарч ажиллах боломж олцоог судалж харилцан санал солилцсноор бол маш их ач холбогдолтой болж байна.